Дамнатын асуудал бол үнэхээр сайн зэрэг гишүүний хөндөж ярьсан асуудал бол үнэн. За энэ дээр өчигдөр сангийн сайд ч гэсэндээ сангийн ам бол үнийг дэмжээгүй байр суурьтай байсан. Гэтэ засгийн газар өөрөө одоо тогтоол гаргасан. Гэт татврын асуудал дээр бол ер нь бол сангийн сайдын одоо зөвшөөрлгүйгээр сангийн сайдын оролцоогүйгээр одоо дэмжээгүй байхад ер нь засгийн газрын тогтоол гарна гэж бараг байдгүй. Бид нар ч ялангуяа би чинь хуультай болчиход байна шүү дээ. Үүнээс өмнөх асуудалтай бол бид нар харьцуулж ярьж ирсэн болохгүй. За энэ тэр тусмаа хэдхэн хувийн хвшилд илт давуу байдал олгосон ийм эрх зүйн орчныг ийм одоо засгийн газрын тогтоолыг бол угаасаа гаргасан нь бол буруу. Энэ бол татврын хууль, за дээрэс нэмээд баялагын сангийн тухай хууль гэх мэтчлэн улсын хурлын тухай биржийн тухай хууль мэлтэй холбоотой олон хууль тогтоомжуудыг зөрчиж байгаа нь үнэ. Энэ үнийг засгийн газар бол ийм том хуулиуд тэр тусмаа байгалийн баялаг хүн болгоны үндсэн хуулийн дагуу Монголын бүх ард түмний баялаг байхгүй. Тэгэхээр үнийг одоо ийм ноцтой зөрчсөн гэдэг бол одоо засгийн газрын хувьд бол хариуцлага тооцох том үндслэл болж байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт бас нэг том асуудал нь одоо энэгээр бас хуульч нэлээд олон гишүүд бас ярьсан. Арчилсан тогтолцооны одоо энэ том асуудал бол өрсөлдөөн. Арчилсан тогтолцоонд дарга гэдэг албан тушаал бол нэгнээс нэгэнд ааваас нь хүүдэн гэдэг юм уу те, ахаас нь дүүдэн төхрөөс нь ихнэрт нь ингэж өглөгддөг шүү дээ. Тэгэхээр энэ дотор бол өрсөлдөөн явах хэрэгтэй. Мэдээж өрсөлдөөн явж байгаа юм чинь зарим тохиолдолд ширүүх өрсөлдөөн байхыг бид нар үгүйсэхгүй. Гэхдээ энэ бол бодлогын өрсөлдөөн болох хэрэгтэй. За тэгээд санал өгж байгаа хүмүүс нүүн дээр одоо өөрийнхөө үндслээр тэгээд үзмжээр одоо шийдэх нь бол одоо зүй ёсны хэрэг. Энэ үнийг ямар нэгэн байдлаар өөртөө байгаа илүү их мэдлэг, давуу байдлыг өөртөө ашиглах нь угаасаа буруу. Тэгэхээр бүр хэрэг заагаад тийм ээ, за нүүрсний хэрэг гэж зааж агаад үүнийг чи шалга гэд хууль зүйн сайдыг томилдог. За хууль зүйн сайд бол угаасаа хэрэг хянан шийдвэрлэх хүн биш байхгүй. Чинь хууль зүйн бодлого гаргах хэрэгтэй хүн байтал хэргийг зааж агаад, хүнийг зааж агаад тэр үнийг хамгийн их эсэргүүцэж хоорондоо зөрчилтэй байгаа нөгөө хүнийг нь томилно гэдэг бол нөгөө талдаа өрсөлдөөнийг илт хууль зөрчиж өрсөлдөөнийг илт өөртөө хуулийн давуу байдлыг олгож давуу байдал одоо бий болгож байгаа бас нэг бодлын харамсалтай ийм томилгоос явагдлаа. Тэгтээ энэ томилгоогоо хэдийгээр үндсэн хуулиар энэ ерөнхий сайдын бүрийн эрхийн асуудал ч гэсэндээ үндсэн хууль чинь маш олон процессын хууль биш, илүү их зарчмуудыг тунгагласан одоо хууль шүү дээ. Тэгэхээр үүний дараагаар явах ёстой олон процессуудыг явуулгүйгээр би одоо томиллоо гэдэг шин чи ерөнхийлөгчдөө зөвшөлдөх ёстой, улсын хурлаар авах ёстой. Одоо тэр нь өнгөрсөн 7 хоногт тэгж томиллоо гэж зарласан ч гэсэн өнөөдөр энэ 7 хоногийн татврын чуулганаар орохоор байгааз. Тэгэхээр дараагийн улсын хурлын чуулганы дэгийн хууль бол дараагийн дэргэд зөвлөөр орж иж эх 7 хоногийн хэлцэх асуудлуудыг баталдаг байж байгаа. Тэгэхээр энэ бүх процессууд явагдах ёстой. За дээрээс нэмээд иргэдийн хамгийн их бухимдаж байгаа асуудал бол төсөв боллоо. 26-ны төсөөс реформын шин чанартай зүйлүүд харагдахгүй байна. Боловсролыг дэмжих гэсэн мөртлөө боловсролын салбар дээр бол хөрөнгө оруулалт, за дээрээс нэмээд одоо цалингийн асуудал бол хүнд хിവэрэ байна. Төсөв өргөн барьснаас хойш бид нар төсөв хэлцэж эхэлснээс хойш багш нарын жагсаал ерөөсөө тасрахгүй байна. Ордны гадна талд бол ахмадууд нь ч суулт зарлаад одоо багш нарын төрийн албан багш нь ч гэсэнтэй ингээд жагсаал хийгээд байгаа. Хин хиндэ аяг хэцүү байна. Бид нар ингээд хамаалга өөрийн нам засаг эмчин гэдэг ингээд одоо батлаа гэхэд энэ улс төр нь хүмүүсийн амьдрал дээр мэдрэгдэж байгаа учраас бид нар үүнийг хүчээр барьж чадахгүй шүү дээ. 200-300 төрийн албан хаагчдын эрх ашигыг бид нар нам улс төр гэж далаалгаж хүчээр барьна гэж бол байхгүй. Тэгэхээр үүнийг бид нар сонсгоосоор харахгүй. Сая төсвийн байнгын ороо, эдийн засгийн байнгын орондор ч гэсэн яг л энэ асуудлыг ярьлаа. Одоо энэ төсвийн чигээр явлаа гэхэд энэ төрийн албан хаагчдын цалингийн асуудлыг бид нар шийдэж чадах юм уу гэдэг. Хөдөлмөрийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа энэ хугацаанд жил одоо бид 3 сарын хугацаанд ажиллахад 2 удаа төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг хийсэн. За тэрүүний үр дүн төрийн албан хаагчд бол 63% нь ажиллагасаа гармаар байна гэж санхүүгийн судалгаагаар гарч ирсэн бол энэ бараг 2 дахин буурсан. За одоо ингээд хувийн хвшилтэд өрсөлдөх чадвар цалингаараа муудаад нэгдүгürt, хоёрдугаарт ийм доктортой болсон гэл ГЭВ нийтний засгийн газрын гараад 9% цомгтгоно гээл тэгэл аавна гэл гэснээр сая энэ жил одоо 9% цомгтгоно гэснээр одоо 26 дахиад 1000 орчим хүмүүс шинээр ажилд авна гэх. Тэгэхээр цомгтохын тулд 6 сарын тэтгэмж өгнө шүү дээ. Тэгээд дахиад ирэх жил 1000 хүн шинээр авна гэхээр логикийн хувьд аяг утгагүй байгаа зү. Тэгэхээр энэ бүгдийг бид нэр одоо
хараа жоо хууль суурьтайгаар авч үзэх ёстой. Төсөв бүлүүрс засгийн газрын гол бодлогыг илэрхийлдэг. Юу дэмжих гэж байгаа, юун дээр мөнгө зарах гэж байгаа, цааш юу яах юм гэдгийг л харуулдаг. Тэгэд энэ бүгдээс иргэдийн бухимдал бас өндөр байгаа нь нөгөө талдаа энэ бүгдүүд өгж байгаа бас дүн бахаа л гэж бодож байна. Засгийн газрын 55 дугаар тогтоол гэж одоо намнаттай холбоотой тогтоолыг та бас эдийн засаг санхүүж мэргэжилтэн тодорхой тайлбарлахгүй бол энэ нэг засгийн газрын хөгжүүлэх шалтгаан биш байна гэдэг ийм тайлбарууд бас явж байна шүү дээ тийм. Энэгээр одоо манай сайн зэрэг гишүүн бүр тусгаалan бүр нарийн сайн тайлбарлах юм бэл. Бид нар биржийн тухай хуулийг баталсан, биржийн тухай хуулийн дагуу биржийн ерөнхийдөө гол борлуулалтууд хийхийг бид нар хувийн эвшлэгч гэсэндээ ер нь одоо дэмжиж байгаа. За яагаад гэвэл цаагаараа янз янзын гэрээнүүд, нууц гэрээнүүд байгуулад тэндээсээ амнат төлөд байгаа байхгүй. Тэгэхээр одоо дэлхийн зах зээл дээр хүн нь ийм байна, хятадын одоо зах зээл дээр үнэ нь ийм байна гэхэд үгүй шүү дээ. Би хятадын компани зааш борлуулна гэсэн үнэ нь болохоор манай хоёрын байгуулсан үнэ бол тэд ямаа гэд хамаагүй бага үнэ хэлээд тахаар тэндээс нь цооцож амнат авахар л нөгөөх нь худлаа болоод байгаа. За гэтэл нөгөө талдаа бид нар биржийн тухай энэ хуулиар батлуулсан нь нөгөө талдаа бид нэр барьж авах нэг үнэ хэрэгтэй байдаг амнат тооцох. За гэтэл нөгөө талдаа одоо ингээд юу хийж байгаа нь биржээр хүрээ нэг 25% нь явуулах юм бол үлдсэнийг биржээр одоо зарж байгаа хуулиасаа үннээсээ бид нар явуулахыг амнат төлөхийг нь дэмжиж байна гэхээр энэ хоёрын хооронд дахиад үнийн зүг рүү гараад за энэ нь одоо манай сайн зориг нарын гишүүдийн хэлж байгаагаар бол бараг 200 орчим тэрбум төгрөгийн өнөөдрийг болтол давуу байдлыг одоо бий болгосон байна хувийн хвшилтаа. Гэтэл татврын одоо хуулиудаар хууль эрх зүйн орчноор засгийн газарт ийм эрх байдаггүй. Татвар тогтоох хэлэх бол улсын хурал байдаг. За бензин шатхууны үнэ, за дээрээс нэмээд улирлын шин чанартай заримдаа байхаас шалтгаалаад цөөхөн татврын интервалыг засгийн газарт эрх мэдлийг нөгдөг. Жишээлбэл бензин шатхууны онцгой албан татвар. За дээрээс нь нэмээд жишээлбэл аймаг орон нутгад малын хөлийн татвар. Тэг ингээд одоо интервалын тавиад тухайн аймаг орон нутаг тэр аймаг орон нутгийн орлого болдог тэндээс бэлчээрийг сэргээх одоо байгаль орчны хамгаалах чиглэлд зарцуулагдана гэдэг ингээд зориултын хүртэл заагаад өгсөн байдаг. Гэтэл түүнээс халиад биржийн тухай хуулиасаа татврын хуулиасаа халиад хийсэн байна гэдгээд сангийн сайд бол бас яг ийм үндслээр засгийн газартаа дэмжихгүй санал өгсөн юм билээ. Тэгээд харамсалтай нь энэ бол ингээд явсан гэдэг бол одоо яг татврын асуудлыг хариуцсан, төсвийн орлогыг хариуцсан сангийн яамны бодлого бол үүнд маш чухал. За дээрэс нь нэмээд төсвийн тухай хуулийн дээр төсвийн жилийн дундуур төсвийн орлогыг бууруулах шийдвэр гаргахыг хориглодог. Хэрвээ ийм шийдвэр гарах юм бол дараа жилээс нь хэрэгжиж эхэлнэ гэж байдаг. Тэгэхээр жишээлбэл одоо халаалт дулааны үнийг нэмнэ энэ төр гэхэд бүр жилийн өмнө тэр шийдвэрийг гаргаад дараа жилээс нь тэрний хэрэгжиж эхэлдэг. Яг тэрнийг бид нар төсвүүдээр бас зохицуултуудыг нь дуuyах хэрэгтэй байхгүй, тавих хэрэгтэй байхгүй. Халаалт дулааны үн нэмнэ гэвэл тэр чинь төрийн өмчт голцоо компаниудын орлого болно гэсэн. Манай сургууль цэцэрлэг одоо энэ байр байшин гэд бүгдээрээ л бид нар тэр өндөрсгсөн халаалтын үнээр зардлын тавих хэрэгтэй болж байгаа учраас зардал талдаа бид ерөөс төсвүүдээр тэр үнийг тавьж өгнө гэсэн. Тэгэхээр заавал дараа жилээс хэрэгжинэ гэж байдаг. Тэгэхээр төсвийн жилийн дундуур бүр төсвийн жилийн 3 дугаар улирал одоо тийм ийм шийдвэрийг бас гаргацсан байгаа нь бас нөгөө талдаа төсвийн тухай хуулийн бас зөрчил үүсгэсэн байна гэж бас үзэж болохоор тийм ч учраас сангийн яам бол үүн дээр дэмжихгүй саналыг өгсөн байлээ. Тэгээд одоо хуучин бол би ч сангийн яамд ажиллаж байсан хүний хувьд үүн дээр бол бид нар ялангуяа татвар төсвийн орлоготой холбоотой асуудал дээр бол сангийн яам гол үүргийг гүйцэтгэдэг. Тэгээд сангийн сайд гэсэн өөрөө энэ бол эдийн засгийн хувьд одоо уул уурхай салбар хүнд байсан учраас ийм шийдвэр гаргасан юм гэж тайлбарлаж ирсэн. Засгийн газар ийм шийдвэр гаргаснаа олонхын шийдвэр байсан болохоор би одоо тэрийг дахахаасаар арга байхгүй гэж хэрвээ тийм шийдвэр гаргах гэж байгаа бол хуулиндаа л өөрчлөлт оруулах. Эдийн засаг хүндэрсэн тохиолдолд хуулинд өөрчлөлт оруулаад зарим нэг зохицуултыг хийх эрх зүйн орчин угаасаа байх.